Монгол орон даяар цаг агаарын нөхцөл байдал муудаж ихээхэн хэмжээний цас орсон. Тэгвэл тээврийн цагдаагийн газарт өнөөдрийн 15 цагийн байдлаар зам тээврийн ослын шинжтэй 186 дуудлага мэдээлэл бүртгэгджээ. Ерөн цагдаагийн байгууллагад энгийн өдрүүдэд одоо 250-аас 300 орчим дуудлага мэдээлэл ирдэг. За яг ийм цаг агаарын нөхцөл байдалтай үед бол энэ 2 дахин нэмэгдчихдэг. Тэгэхээр дээд нь 700 орчим дуудлага мэдээлэл ирдэг гэсэн үг. За 700 орчим дуудлага мэдээлэл гэдэг бол дунджаар бол 1400 орчим тээврийн хэрэгс хоорондоо мөргөлдсөн шүргэлдсэн гэсэн үг. За үүнтэй холбоотой мөн одоо замын ачаал төвжирэл нэмэгддэг, зохиомжтой төвжирэл бий болдог ийм зүйлүүд байна. Цаг агаарын өөрчлөлттэй холбоотойгоор иргэд жолооч нарыг холын замд гарахгүй байхад цаашлаад тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангаж өвлийн дугуйг зайлшгүй хэрэглэх шаардлагатайг анхаарууллаа. Харин Улаанбаатар хотын хэмжээнд шөнийн тэг 2 цагаас эхэлж цас орж эхэлсэн бөгөөд тогтчлт үйлчилгээний ажилчдын хувьд бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж байна. Үүрээр гараад нийт 15 тонн гэж 45 тонн доос зарцчаад 375 мянган метр квадрат газар ерөнхийдөө цэвэрлээд бочоод цацчаа байж байгаа. Хоёр талууд урдлаа цэвэрлээд засаа нэмгэлээл тэгээд хойдолтой бочоод цацаад явчих байхгүй. Ерөнхийдөө замаа цэвэрлэж гаргаад гөлөөн байх юм бол мөсөө ерөнхийдөө айлуулаад. Сонгон хархан дүүргийн тогтчлт үйлчилгээний ажилчдын хувьд явган хүний зам талбай болон авто замын цасыг цэвэрлэж давс цацж байна. Агаарын хим хасах 10 химээс дээш гараагүй учраас цас хайлуулах ажилд давсыг түлхүү хэрэглэж байгаа гэдгээ хэллээ.